За сайн байцгаана уу? Wireless-ийн шинжилгээ эхэлж байна. Өмнөх анги дээр манай 3 нийлээд дууссан байгаа. Яг тэрийг нь бомын харчаад намайг залхахаар уцаа авахгүй юм байж багтаа өөр охин аваад бичлэг хийгээд байх ингээд гомцсон байлтай хардаад байгаа юм шиг явж байхдаа энэ боростой нөхөртөө таардаг. Тикэний машин дээр хөл масраа нүдээ сууж байгаа энэ нөхөр бол сонт ихэн. Манай 3-т дараа нь энэ атманыг илчлээд өгөө гэсэн хүсэлтүүд комментээр нь бах ирээдсэн болохоор дараагийн байтгаа танилцаа сууж байгаа юм. Энэ нөхөр нь болохоор муухай аштай, галзуу, хэлснээр нь итэлж хамааг зодохгүй ч гэсэн найзыг чинь зодно. Заримдаа хэлснээр нь хийсэн ч гэсэн найзыг чинь зодно. Мөн 500 вон байна уу гэдгээр их алдартай. Тэгээд 500 вон байна уу гэхэд нь байхгүй гэх юм бол мэдээж зодно. Байгаа гэх юм бол 50,000 вон байна уу гэж зодно. 50,000 вон бас байна гэх юм бол 5 сая вон байна уу гэд бас л зодно. Таквондогоор хичээлдэг амар урт хөлтэй. Тэгээ өмнө нь холимогтлааны тамирчин байж байгаад лигээс гарчихсан ийм нөхөр байгаа. Нөө барахгүй. Манай хэд захиалга авсан болохоор араас нь дагаад судлах гад явж байгаад ингээд баригдсан зогсож байгаа юм. Тэгсэн нөгөөх нь манай хэдийг стрим хийгээд овоо мөнгө олдог гэдгийг мэдсэн болохоор YouTube сувгаа үг гээд снайперыг зодоод эхэлдэг. Түрүүн би өөрийг нь зодохгүй найзыг нь зоддог гэж хэлсэн. Тэгсэн хоббин ч бас яаж зүгээр хараа зогсов гээд дотроо өөрийнхөө сурсан техникүүдийг төлөө үзсэн чинь өшөглөөд чүрхгүй зохиод чүрхгүй шинжтэй. Угаасаа зодтолтог нь битгий лайртмаар дутаад хүрч чадахгүй юм байна гэдгийг ойлгоод зодохыг нь болиулахын тулд сувгаа өгнө гэж хэлээ салж байгаа. Снайпер ч хөрхий ганц өшөглөлөө тавирыг нь хугарсан байдаг болохоор эмнэлэгт хэвчихсэн. Паккогийн эсрэг зогсоход би болон чамаар бахарч ирсэн. Одоо сувгаа өгнөд чи юу гэсэн үг юм бэ? Бардам цаан чи хаана байна? Гэт хэлэхэд нь манай хоббин бардам цаантай байлаа гэд ямар зөөлхөн зод болох штэ. Паккогод бол эн чи мэрэгжлийн тулаанч байна. Миний сурсан юмд бүгдээрээ нөлөөлөхгүй болохоор би өгтлөө өшөглүүлэхээс айж штэ гэд явах гэл. Гайл зөрөөд снайперт хэсэг ч гэсэн хань болохоор ороод ирдэг. Снайпер ч хөрхий крашийнхаа өмнө зодуулсандаа хичээд би ядраад байгаа болохоор одоо унтлаа чи яв гэж хэлдэг. Энийг нь сонссон хоббин өөрөө ч гэсэн өмнө нь яг крашийнхаа өмнө зодуулсан болохоор зовлонг нь ойлгоод тэг хүнтэй үзэлцэхээр шийддэг. Тэгээд автоматогломын газар нь очиж тэг хүнийг тикэнээр нь ялж уурлуулад дахиад багшийн 1-р хичээлийн дагуу өрсөлдөгчийн 50 байдлыг алдагдуулж байгаа юм. Тэгснийхэн дараа чи айгаагүй бол хоёулаа 1 сарын дараа үзье. Чи хэрвээ намайг тэр үед ялж чадах юм бол би чамд сувгаад зураглаач эдитер хоёртойгоо хамт өгнө гэж хэлээд 1 сарын дараа үзэлцэхээр болдог. Ингээл манер нөгөө хоёр дээр ирж өөрсдийг нь боцоод тавьсан гэдгийг хэлчихэд 1 сар боцсноос хурдан өнгөрдөг юм аа гэд бэлтгэлтэй гарч байгаа юм. Ингээд манай дахиад багшийн таквондогийн тамирчдыг ялах нууц арга нь залуур нас зүгтэх. Окей. Бүхэл тулааны өрлөгт орчин тойрон нөлөөлдөг. Харин таквондогийн хувьд халтрамтгай эсвэл тэгш бус гадаргуу дээр дураараа өшгөлж чадахгүй. Тиймээс хоббин бороотой өдөр зодтолтоор шийднэ. Мөн энэ хичээл дээр сурч байгаа бос зүйлс нь гэвэл дайснаа зуураад унгаач чаддаг болохын тулд усанд бэлтгэл хийж хүчээ нэмэх. Түрүүн залгуурнаас зүгтжсэн бол одоо харин үлгүүрнээс зүгтэх. Ягаад зүгтээд байгааг гайхчих юм бол одоо удахгүй бүгдийн талаар үзнэ. Мөн нэг юм шуудатай юм үрээд гидсэн таталт хийх. Энэ нь болохоор гидсний булчингаа хөгжүүлээд ядаж нэг өшөөлт даадаг болох зорилготой байгаа юм. Энийг нөгөө нэг гайл нь харснаа ягаад ч юм юу хийгээд байгааг нь мэдээд ингээд дээрээс нь дэвсүүл илүү үр дүнтэй гэж дэвсээд ундаг. Энийг нь харсан снайпер дэвсүүлж байгаад натаархаа гэдэг үүж болоод байгаа. За ингээд 1 сарын хугацаанд тусаад манер цаг агаар үзэж хагаад бороотой өдөр нарийн гудамд үзэлцэхээр шийддэг. Даанч тэр өдөр нь бороорог болохоор хоббин цогцсон. Тэгүн яг энэ стримийг нь үзээд шоолонго 0-мөр арай зогсож исэн чинь гинт хобби гарч ирсэндээ ус цацдаг. Бороотой өдөр нарийн гудамд гэсэн төлөвлөгөө нь ударсан болохоор жижиг 0-д ус цацгаар шийдсэн юм байна л та. Тэгэл ийм халтргаатай газар өшөөлж чадахгүй юм чинь гэд гүйж очиод зуураад унгаах гэсэн чинь тэрхүү манай үнийг бүр нялаатлан зогноо. Угаасаа холимог тулааны тамирчин байсан гэдэг хахад зөвхөн хөлөө ашиглан ч гэж юу байх вэ? Энэ амьдрал ч ямар мах баа штэ. Мах бач үлээ. Тэгэл манер 5 слаа бов гартлаа алгадуулсан ч гэсэн зөвлөд нэг өшөглөөд авнаа. Тэгсэн чинь тэрхүү ерөөсөө хальтрахгүй гүр хурж ирснээр манай үнийг шам бидлэн зогч юм. Тэгэл яагаад хальтрахгүй байгаа юм бэ гэсэн чинь нөгөө ч гулгаад байгаа байхгүй. Гэхдээ манай хүн ингэж амар цохиулаад байгаа ч гэсэн зүрлээд шилбэр өшөглөө ойлгоо. Тэгээд нэг гиндүүлж унгааж аваад нөгөө зүгдээд исэн бэлтгэлийнхаа ашгийг гаргаад цамцаар нь боодог. Даач тэгээд манай хүн бүтлгүй болохоор болт нь орохгүй. Харин нөгөө талд энэ стримийг нь бомын мөнсөн хоёр үзээд ээж идэг. Бомын нэх уртаа би үзэхгүй л гэж байгаа ч гэсэн. Боочлоо гэсэн чинь ялснаа өнтер гээл бас дотроо анхаарал тавиастай. За тэр чих. Одоо тулааны эсрэгөө буцаад очие. Энд тээх хүн манай үнийг ахаал нэлцаатлан зөгчие. Тэгснээ бүр тэрнийхээ хажуугаар манай үний баруун хөлийн гутлыг твикстж аваад өмсцөө.
Одоо л нэг өршөлж чадгаар боллоо гэд хөлөө сунгасан чинь. Ингээл манай хүнийг арзмаараар илүүрхэд амтан болгон та. Тэгээд манай хүнийг нэг од хартлан хийсэн ч гэсэн муучгүй бас баахан гизэнэлт хийсэн гэсэндээ эргээд босоод ирдэг. Wire lead-ийн дараагийн хичээл. Сонирхогч хэрхэн таквондогийн тамирчныг ялах вэ? Иргэн тойрноо ашиглаад дайсныхаа өшгөлтийг хязгаарлах хэрэгтэй. Стримээсээ битгий гараараа залуусаа лайк сабаа дарахаа мартаваа. Гэж хэлснээр хаалганы дээд хэсгээс зүгтээ Тэхүний дээрээс мордож аваад дахин нэг болт хийлээ. Тэхүн ч өмнө холимотлааны тэмцээн дээр Мөнсонд яг ингэж боолгож хожигдоод лигээ орхисон юм байлээ л дээ. Тэгэл яг тэр өвшгөө бууж өглөө гэж товшоод байхад хоббин бүр ертөнцөөс асарсан. Дахиад багшийнхаа хэлснээр болтоо хийгээд яг 10 толгойд ухаалсныхаа дараа л тавьдаг. Ингээд энэ тулаанч дуусаад манай хоёр Тэхүнийг тэр чигт нөрхөөд явуучих нь өгсөн чинь бас үгүй ээ. Сэтгэл сайтай болохоор сэртэл нь хөлийг нь барьж өгдөг. Тэхүнч сэрээд ялагдсандаа ичсэн үү яасан. Яг төгсөөсөөр над зүгөө өртөө үлдээ агч тааруул алан шүү гэснээр яваад өгдөг. Тэгэл манай хоёр жордонтой уулзсныхаа дараа хоббиний рекламны хэсэг явдаг. Бас хөөрхөн спонсортой болцсон. Үүний дараагаар Гайл стримийг нийтлээд бичлэг болгож оруулаад нэлээд сайн хандлт авдаг. Гэхдээ хүмүүс хоббинийг биш Тэхүнийг ямар сайхан залуу вэ гэдэг талаар л яриад байдаг. Ингээл харахад уг нь Тэхүн өөрөө сууг нэчүүлж алхаар л байгаа юм да. Энэ том залуу бол манай дараагийн дайсан буюу Хуан Манги. Өөрийн гэсэн YouTube сувагтай хүн бөгөөд тэр суваг нь 7 савтай. Манай гурван яд болж байгааг хараад Wire lead-ийг ялжхвал их хандлт авах юм байна да гэж бодож байгаа нь. Гэхдээ Мангигаас өмнө хоол болтол шир зугаа гэд нэг юм 3 нөхрийн учрыг олдог. Энэ 3 нь манай хоёрын доод анги буюу Гаилтэй нэг анги гэсэн үг. Гэхдээ том биетэй болохоор манай 3-ыг ер нь дээрлэхэд идэг. Бас илгийн гарууд гэд пранк хийдэг YouTube сувагтай. Тэр нь бүр 700 мянган сабтай. Тэгээд энэ хэд бомби дээр пранк хийж таарад. Тэрнээс нь болоод бомби эвгүй над шахаахыг гэмтээгээд дээрэс нь бүр машинтай хариулах шахдаг. Энийг нь мэдсэн хоббин уурлаад илгийн гаруудаас хариуг нь авахар болно. Тэгээд одоо мэдээж манай дахиад багшийн олон хүнтэй хэрхэн зодтолдох вэ гэдэг хичээл орж ирнэ. Тэр хичээл дээр өгсөн зөвлөгөө нь болохоор олон хүнтэй зодтолдохын өмнө өөрийгөө илүү хүчтэй харагдуулж дайсан айлгах хэрэгтэй гэж байгаа юм. Тэгэл яг энэ хэлснээр нь манай хүн том харагдах гэд гутландаа баахан юм чигцэн явж исэн чинь гутлан сугараад унчнаа. Дээрээс нь том цэжтэй харагдах гэд мөрөндөө баахан портлон хийцсэн. Гэхдээ бас муучгүй өмнө сурсан нүдэнд байгаад байгаамаа. Даанч нөгөөдөл нь олоолаа болохоор манай хүнийг пойлдчихдаг. Ингээд ил газар пойлдуулаад байгаа болохоор нарийн годамж руу ороод нэг нэгээр нь салгая гэсэн санаа төрөөд нарийн годамж руу гүйж ордог. Багш нь ийм зааж өгөөж гисэн өмнө нь хэд хэд зодтолдод үтсэн гэсэндээ бас иймэрхүү нэг одоо сэтгэдэг болчиход байгаамаа. Ингээд нэг нэгээр салгасныхаа дараа өнөөх шилтнийхээ өшгөлтийг хийсэн чинь нөгөөдөл бүр хөдөлж чадгаа байдаг. Гэхдээ гадна өвдсөн харуулаагүй болохоор манай хүн баг ялчихсан гэдгийг мэдээгүй л байгаа. Яг ингэ байжсэн чинь Гайл илгийн гаруудын нэг охиныг барьж авснаа. Одоо бойл гэсэн чинь нөгөө хөдөлж чадахгүй болсон байсан гарууд бүр азны болоод барьцааны хүнтэй юм ч одоо яалтайч үтэй гэж яваад гэж байгаа. Тэгээд бас манай илгийн гаруудын тавилттай бичлэг хийдгээ гэдгийг ил болгосон болохоор тэр хэдийн YouTube карьер нь ингээд дуусч байгаамаа. За одоо л нэг үндсэн дайсналгаа орох нь дээ. Бомби руу нэг амир хараа зогсож байгаа энэ нөхөр бол Хуан Манги. Солонгосын үндэсний бүх буюу Сириумын аврагын бөгөөд бөхөөсөө ч илүү хайртай ганц юм нь царилэг огт. Угийн анхнаасаа л тамирчид огтын тунд алдартай байдаг болохоор тамирчин болъё гэж бодоод бүх рүү орсон юм байна л да. Гэхдээ бүх тамирчид биш зөвхөн дунд жингийн гоё биетэй царилэг залуус л огтын тунд алдартай байдаг гэдгийг дааж мэдээгүй. Мөн өөрийг нь огтуд ерөөсөө тоодгүй болохоор царилэг залуусыг үзий яддаг. За тэгээд бомбыг оролцсон болохоор Мөнсөн яг турсгыг нь хуулах гээд байжсэн чинь манай хобби ингэж нэг амар цартай нөхөр гүгээд гараад ирнэ. Өмнө нь Паккод амар шидүүлж исэн юм чи одоо Паккоос хэд дахин том биетэй хүн рүү гүгээд ирэхээр бүр яаж амар шидүүлэх нь ойлгомжтой зү. Тэгсэн чинь маргааш нь нөгөө Мангийн манай хүний трийгээ твтж байгаа зургаар пост хийгээд бүр амар хандлт авцсан. Хизээдээж ийм зураг аваад амжицсан. Тэгэл одоо бүхийг хэрхэн ялгах талаар дахиад багшийн хичээл орж ирнэ. Даанч тэр хичээл нь зүгээр л зугтаа гэсэн зөвлөгөө байж дараад манай хүний ганц найдвар нь Тэхүнээс өшөөлөлт сургуулж таардаг. Очоод гуйсан чинь мэдээж өшөглүүлдэг. Тэгээд таквондо бол миний харсан хамгийн гайхалтай тулааны урлагаа энэ гэж найрч агаад арай их нэг юм заалах гарвал. За тэгээд энэ ч яг юу заалгасныг одоо бодохгүй бүгдээрээ харна. Ингээд манай хүн даага нэхэр Манги руу явлаа.
Мэдээж хамгийн ихэнд хийх зүйл нь өршөлтөгчийн 50 байдлыг алдагдуулах болохоор шууд очиод мөмнөөс нь бариад авлаа. Тэгсний араас нь нөгөө шилтний өршөлтөө хийгээл байлаа. Даанч нөлөө байхгүй. Тэгээд шууд зогтож байгаа дүрсгээд араас нь гүгэд ирэхээр нь өөрийнх нь биеийнх нь инерцийг ашиглаад нүүрлүүн зогсон чинь бас нөлөө байдгүй. Тэгээд өмнө суурсан болтоо хийсэн чинь бас л болсонгүй. Тэгээд навсаатлаа шидүүлээд босч ирснийхаа дараа тэг хүнээс сурсан өршөлтөө юм. Нөгөө өршөлт нь бүр эмзэг зэгтэн тосч мусаад бүр амар орсон ч гэсэн бүх болохоор амар төсвөр хадгалжтайгаар олж таарад. Манай хүнийг үргэж аваад тархиар нь савдгийн даваан дээр гартаа таарсныг юмнасаа зуураад авсан чинь хиймэл үсэн сугараад амчлаа. Мангийн үнэндээ үсэн унаад шууны үр шиг толгойтой болоод эхэлсэн болохоор энэс амар ичт юм байна л та. Тэгэл эцэндээ зодтолтгоо болоод манай хүн мангийг өрөвдөд дагалж уйлж муулаад бөө юм бол. Дээрээс нь нөгөө халзралтын эсрэг юм амар үнэтэй болж тараад хүрхээ хайтаа. Нэг юмээ бүр 4 хувааж иддэг за. Тэгээд ичснээсээ болоод манги YouTube хийхэ боллоо гэд явах гэсэн чинь. Стримийнх нь комент дээр мангийг дэмжсэн адилхан улд халдсан нөхдүүд амар олон байсан байж таарад. Манги тэдний бичсэн комментууд нь бүр урамшаад YouTube-ийг илүү сайн үргэлжлүүлэхээр болж байгаамаа. За ингээд энэ бичлэг дээр гарсан манги Тэхэн хоёр бол ингээд манай хэдийн найз нь болж байгаа. Ирчүүд нэг зодтолж байгаа найз болдог гэдэгт ер нь яг тийм юм болчихж байгаа юм. Цааш та тэгээд энэ хэд нийлээд